Хэл ярианы хөгжил нь төрхөөс өмнө эхэлж амьдралын эхний 3 жилд хүүхдийн насан туршийн хөгжилд голлох үүрэгтэй байдаг. Тэгэхээр таны хүүхдэд цэцэрлэгт явахаас өмнөх 3 жил маш чухал байна. Хүүхэд цэцэрлэгт орох хүртлээр хүнтэй харилцаа үүсгэх бие даах ур чадвараа гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаанаас олж авдаг. Сонсголтой хүүхэд ихэвчлэн сонсох хэрэгтэн буюу чихээрээ орчин тойронд нь хэн ямар дуу хоолойны өнгөөр хэрхэн өөртөө харилцаж байгааг сонсож хүлээж авдаг бол сонсолгүй хүүхэд бүхий л мэдээллийг харах хэрэгтэн буюу нүдэрээ хүлээж авдаг. Та хүүхэдтэйгээ "Өө миний хүү яасан юм? Мөөмө идмээр байгаа мó?" гэж амаараа ярьж асуухад инээх ч юм уу биеийн хөдөлгөөн ямар нэгэн дуу аваа гаргаж хариултал үзүүлдэг дээ. Яг үүнтэй адил "Өө миний хүү яасан юм? Мөөмө идмээр байгаа мó?" гэж та тохионы хэлээр л илэрхийлэхэд л хангалттай юм. Таны хүүхэд таныг харж байгаа, таныг ойлгож байгаа. Тэгэхээр сонсголгүй хүүхдийн их хэл нь Монгол тохионы хэл буюу хараан дээр суурилсан хэл. Яг энэ үед нь та их хэлээр нь харилцаж өөрийгөө илэрхийлж байх хэрэгтэй. Та сонсголгүй хүүхдээ ирээдүйд бусадтай харилцах, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэхээр амжилттай байгаасай гэж хүсэж л байвал та их хэлийг нь болох Монгол тохионы хэлийг сураад хүүхэдтэйгээ харилцаж эхлэх хэрэгтэй. Хүүхэд хөлд орох гэж нэлээд хэд унсан ч өөрөө алхах гээд босоод ирдэг шүү дээ, тийм ээ? Таныг бас хүүхдийн төлөө шантралгүй, зүтгэдэг, тэмцдэг Монгол тохионы хэлийг хичээнгүйлэн суралцаасаа хэмээн бид хүсэж байна.